гадуу экспортлсон байна гэдэг асуудлын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байна л дээ. Энэ бол гадуу экспортлогдоогүй гэдгийг мэргэжлийн хэлтийн байгууллага гайлын байгууллага албан ёсоор мэдэгдээд энэ албан ёсны бичгээ манад ирүүлсэн байгаа. Тэгэхээр 2016 оны 11-р сарын 15-наас хойш амьд гадуу нэгж толгой экспортлогдоогүй болохыг одоо албан ёсоор мэдэгдэж байна. Эрен цаашдаа тодорхой хугацаанд амьд гадуу экспортлохгүй гэдгийг одоо бизнес эрхлэгчд болон ард түмэд одоо албан ёсоор мэдэгдэж байна. За амьд гадуу экспортлогдож байна хууль бусаар бомбуудаар гэдэг асуудлуудад тэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр их гарч байна л дээ. Энэ бол одоо албан ёсны баримттайгаар энэ мэдээллүүдийг одоо олон нийтийн хэвлэл мэдээлэлээр мэдээлж явахыг л одоо мэргэжлийн хэлтийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.